Зохиолч Ц. Оюнбатын Амьд үлдгэсэд зохиолын өмнөх цаг үеийг харуулах зохиол буюу Амьд үлдгэсэд преквел. Энэхүү зохиолыг та бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоор байна. Амьд үлдгэсэд преквел. Зохиолыг бичсэн Ц. Оюнбат. Дуу оруулсан Б. Оргилуулд. 19-р хэсэг. Өмнө говь аймагаас нисдэг тэргээр эргэн ирсэн баяраа тагнуулын ерөнхий газрын даргад илтгэл тавьж байв. Товчхонтой хэлэхэд хөлийн бүсээс маш олон тооны халдвартай зомбинууд нэвтрэн малчид болон энгийн иргэд хөлийн цэргүүд рүү халдаж аймаг бүхэлдээ сүрсэн. Нэг шөнийн дотор тэнд бүх зүйл дууссан. Тагнуулын ерөнхий газрын дарга хотод ч байдал амаргүй байна. Халдвартын эмнэлгийн зомбинууд оргож хаасайгүй хүмүүсийг өвчлүүлсэн. Гэсэн ч армийн цэргүүдийг оруулж ирэн дараагийн өдөрт нь дарж чадсан. Одоо хот руу орох хөдөлгөөнийг бүрэн хаасан. Одоохондоо хойд хөршид халдвар гарсан сонсогдохгүй байна. Харин манай унстай хэлэлсэн бүх бомбдуудаа хааж цэргийн хамгаалтыг хэд дахин нэмсэн сурагтай. Өмнө говьор тогтохгүй ховд Сүхбаатар аймагуудаас ч бас халдварын мэдээллүүд ирсээр байна. Улаанбаатарын хувьд энд тэндээс мэрсэр тохиолдлууд илэрч тэр болгонд халдвараас ангижруулах ажиллагаа явагдаж байгаа юм. Гэхдээ энэ байдлаар удаан дэсэхгүй гэж эрүүл мэндийн яамны сайд хэлсэн. Тэр энд ирсэн байх шүү. Удахгүй орж ирнэ хэмээв. Удалгүй эрүүл мэндийн яамны сайд орж ирлээ. Тагнуулын ерөнхий газрын дарга бид бүхэн удахгүй төрийн 3 өндөрлөгт бүрэн хэмжээний илтгэл тавих юм. Та юу ч гэсэн урдчлаа товч дүгнэлтэд танилцуулах уу? Эрүүл мэндийн яамны сайд замын үдээс ирсэн өвчтөн эхний өдөр халдварын тохиолдлыг 50 дахин нэмэгдүүлсэн. 2-5 дахь хоногудад тус бүр 50-аас 70 дахин нэмэгдэх байдлаар геометр прогрессор өссөн. Үүн дээр аймаг орон нутгийн тохиолдлуудыг нэмээгүйг санах хэрэгтэй. Бидний тооцоололоор яг өнөөдрийн байдлаар Монгол улс даяар 100 мянган тохиолдол буюу бүрэн солиорсон араатнууд бий болсон. Маш улныг армийнхан устгасныг хэлэх хэрэгтэй. Одоо хүн амын төвлөрөл карантин гарах хэмжээнүүдээс шалтгаалж хэд дахин өсөх нь баг зэрэг буурсан боловч энэ тагал удахгүй оргилдон хүрэх болно. Ямар нэг эмчлэг арга эсвэл вакцины гарч ирэхгүй бол Улаанбаатар хот 1 сарын дотор бүрэн сүрэх болно гэв. Тагнуулын ерөнхий газрын дарга тухайн үржүүлгэн таны бодлоор одоо ямар ч арга байхгүй гэж юу? Харамсалтай тийм. Гадны улсуудаас тусламж авахд буруудахгүй. Би засгийн газрын одон руу явахаас өмнө гэрээрээ орох хэрэгтэй байна. Хэмээн эрүүл мэндийн яамны сайд өрөөнөөс яарвчлан гарав. Тагнуулын ерөнхий газрын дарга "Хөөе, уг нь эхлээ танилцуулчаад явбал дээргүй юу?" гэсээр хоцров. Нэг цагийн дараа гэхэд эрүүл мэндийн яамны сайд гэр бүлийн хамт Чингис хаан олон улсын нисэх буудлын руу машинтай явж байв. Эхнэр нь яагаад тийм санд руу гинт явах болов? Удахгүй бүх юм эмх замбараагүй болоход бүх зүйл оройтсон байх болно. Тэрнээс өмнө хараа гэж онгоцны 4 билет олдсон их юм. Бид сөөлөр дамжин хаваар нисэх болно. Гэхэд суудлаас хүүхдүүд нь "Тийм ээ" хэмээн баяртайгаар хашгираад "Аваа бид нар гадагшаа аялах гэж байгаа юм уу? Бидний хичээл ном яах юм?" "Одоо хичээл та нарт хэрэг болохгүй" гэж гашуунаар хариулав. Эхнэр "Хүй, аав ээжтэй хэлэх байсан шүү дээ тэгвэл." Бурханд найдаад үлдээхээс өөр арга алга та. Юмыг яаж мэдэх вэ? Бүх юм зүгээр өнгөрч болно. Тэгвэл эргээд дуулсан шүү дээ гэв. Ингэхэд яаж мөнгө болсон юм? Энэ юу их мөнгө вэ? Хэмээн эхнэр нь өвөр дээрэн байгаа $4 зөнхийг дээш өргөж харуулв. "Яах вэ? Манай яамны төсвийн мөнгө л байхгүй юу? Чи болж байгаа мó хулгай гэж эхнэр айсан өнгөөр асуув. Удахгүй Монгол улс төр засаг гэж байхгүй болох гэж байхад тэнд банкнд суул хэвдчихсэн дөрвөл хэрэгтэй хүн хэрэглээд явж байсан тэр. Харин ч би хаширлаад өчигдөр банк ороод авчихсан юм. Ямар ч байсан наад гарч нь хэдүүлээ хэдэн сар амьдарчих байх гэж эрүүл мэндийн яамны сайд хэлв.
Тэр машинаа онгоцны буудлын зогсоол дээр үлдээн додогш оров. Билет касс гайл дээр очин бижиг оромтон шалгуулан онгоц руугаа нэвтрэх үед онгоцны буудал ердийнхөөс арай их хүнтэй байв. Онгоцны буудлын нойлын өрөөнд нэг хаалга дотроос нь төгжиж тавиалаа. Тэнд нэг эрэгтэй суужсан тасралтгүй өглөж байв. Там чөтгөр галзуу навш бүтэлгүй юмт тасалбар хаана вэ? Би там гэх мэтэр тасралтгүй өглөнө. Төвний баруун гарын шуу нэлээд томор хазагдж хэсэг мах тасран алга болж хар хүрэн цус гарыг даган их хэмжээгээр шал руу урсаж байв. Нойлын сул төрийн хаалганы доогор урссан угаалтуур руу хүрэн алдаж байв. Энэ үед гаднаас нэг залуу орж ирлээ. Тэр гар нүрэн угаачхад эргэх гэтэл шалан дээр асгарсан цусны тэр халдрав. Чөтгөр хүү энэ юу их цус вэ? Энд хүн байна уу? Та зүгээр үү? Гэж нойлын хаалгыг зөөлөн тогшлоо. Хариу өгөхгүй байсан тул залуу хаалганд чихээ наан сонсохыг оролдов. Яг энэ мөчид модон хөнгөн хаалгыг пидхийлтэн дотроос нь хүчтэй мөрлөн зомби гарч ирлээ. Тэр хаалгыг эвдлэн залуу дээр давхралтан унлаа. Тэр хоёрын хооронд нарийнхан хаалгал байсан ч доор норсон залууд мултар харга байсангүй. Тэр хийдими хашгиран хаалгыг дээш өргөх гэж оролдсон ч зомбины лагс биеийг дийлсэнгүй өөр дэрэн унаглаа. Энэ мөчийг хүлээж байсан зомби түүний нүүрний арьсыг хуулан хазаж өргөв. Залуу байдгарын хашгиран хэсэг тэмцэлсэн ч түүний цуснд халдвар орж өөрөө зомби болжээ. Нойлын өрөөнөөс гарсан хоёр зомби замдаа тааралдсан болгоныг хүү татаж хазаж онгоцны буудал даяар эмх цамбраагүй байдал өрнөв. Гайл хэлийн шалган байгаан болж бүгд амиа үргэдэхин тулд дуртай зэгрүүгэн харайлгав. Эрүүл мэндийн яамны сайд онгоцны суудал дээр тухалж орж ирэх зорчигчдыг ажиглан харж байв. Тэр өвөр дээрийн $4 цүнхэн тавьж эхэл хянамга явуухаж. Түүний гаруудаас дуугархад харвал 40-50 дуудлага иржээ. Тэр утсан унтрааж орхив. Гэтэл үүднээс орж ирэх зорчигчид эхэл яаруу санд руу айн орж ирцгээв. Хурдан хаалгахаа хэмээн сүүлийн зорчигч онгоцны үйлчлэгчид бүсгүйд хэлв. Манай онгоц нисэх арай болоогүй байна. Юугаа солиороод байгаа юм? Цаан чин зомбинууд сүргээр ирж байна. Хурдан ахмадтай хилээд хөөрөөж гэж зоржигч цугулдсан онгоцны хаалгыг хаах гэж оролдов. Энэ үед эрүүл мэндийн яамны сайд хажуугийн цонхоор гадагш гарлаа. Яг л зоржигчийн хэлснэр нисэх буудлын зүгээс зомбинуудаас зүгтсэн эрүүл шарахтай баахан хүмүүс гүйлдэн ирж байгаа харагдав. Онгоцоо хурдан нисэх гэж эрүүл мэндийн яамны сайд чангаар хэлэн онгоцны хаалга руу төглөө. Онгоцны үйлчлэгч зорчигч нар суудлаа сууно. Та нарт онгоцны хаалгыг хаах хэрэг байхгүй гэж хориглов. Тэднийг хаалгатаа ноцолдож байх зур 3 зорчигч ам мөлдөс орж ирцгээв. Тэд орж ирүүнтэй хаалгыг 2 эрэгтэйтэй нийлж хаав. Онгоцны үйлчлэгч нар агамдын өрөө рүү урагшаа гүйцгээв. Тэд цоожтой хаалганы цаанаас ахамда зорчигчд ихэнх нь суусан орж ирсэн зорчигчд хаалгыг хаах гэж хүч төрөмгийсэн үйлдэл гаргалаа. Та юу гэж бодож байна? Нисэх буудлын аюулгүй албыг дуутах уу? Онгоцны ахмад гаднах талбайг харж байсан тул нөхцөл байдлыг илүү мэдэрчээ. Хоёрдугаар нисгэгч рүү харахад зөвшөөрсний тэмдэг болгон толгоогоо тохив. Ахмад онгоцны буудлын дээр аюултай байгаа тул яг одоо онгоцыг нисгэхээр боллоо гэж бүх зорчигч нарт сонсогдохоор чанга яригчаар ярив. Хүмүүс баярлалд нь шүгэлдэж алга ташицгаав. Онгоцны үйлчлэгч нар энэ үгийг сонсон эргэж зааландан очин бүх зорчигч нар суудалдаа сун аюулгүй бүсээ зүүцгэн үү гэв. Онгоц хөөрөх талбайгаар хамаг ирчэрэн хурдан авч байсан аажуух нар тэнгэрт хөөрөв. Зорчигч нар доошоо харахад Чингис хаан олон улсын нисэх буудлын дээр язгансан олон хүн зомби нар ийш тийшээ таран гүйлдэж буй харагдав. Эрүүл мэндийн яамны сайд гүнзгий ямсгаа авч амжиж хөрлөө шүү. Бурхан минь гэж өглөв.
Онгоц хөөрөөд хэдхэн минут болж байтал сүүлд орж ирсэн зорчигч суудлал дээрийн тухггүйтэн хамаг хөлсөн насгарч ухаан санаа нь орж гарч эхлэв. Тэр сэмэрхэн өмдөн өргөж хөлийнхөн булчин харлаа. Түүний хөлнөөс нэг зомби чамгүйсэн хазаад авсны үлдэгдэл болох шүдний ормоор цус ааж ухнаар годогдон урсаж байв. Тэр цамцандан зүүсэн байсан зангаагаан тайлжван хөлийн булчингаан чангалан баав. Гэхдээ түүний хамаг бие халуу шатан янгинэн өвдөж байгааг шүд зүүн тисэх гэж оролдов. Эрүүл мэндийн яамны сайд онгоцны үйлчлэгчээс авсан хундаг ориглуун дарсан шимэнгэн урд талын жижиг дэлгэцэрэн кино үзэх гэж сонгож байв. Киноны жагсаалтууд донд бусан хүрэх галт тэрэг, дэлхийн дайн зэд зэрэг зомбито кинонууд харагдана. Цаг үеийн ингээд дарж идэх юм байх та. Ийм кинонууд тарагч гэж. Манай онгоцыг сөүл хүрхнээс онгоц гэх юм байна л доо. Гэснэн үл ялэг инээж булсан хүрх галт тэргийг эглүүлэхээр сонгов. Дэлгэц харанхуйлан кино эхлэх агшинд ардан суусан шин зорчигч суудлаасан босон төөнрөө давж байгаа нь дэлгэцэнд ойн харагдав. Үчи чинь ягаад хүн рүү гэж эргэн дээш хараад мэл гайхаж цэл хөхрөв. Түүний дээрээс үнсэн саарл царайтай час улаан нүдтэй зорчигч шүлсийн гоожуулан хараа зогсож байхын тэр. Зомби дахин түүнийг үг хэлүүлсэнгүй. Эрүүл мэндийн яамны сайдын хоолойнд шүдэн шигтгэж орхив. Одоо бол сайдын эхнэр хүүхдүүд төрүүлж хашгиран бусад зорчигч нар бас айсантан балмагдж онгоцны зорчигчдын хэсэг нүдэрмхийн зургуу нядлагааны газар болж хувирав. Хаа сайгүй нэг болон руу шигдэж сандалтан шигдэцгэн. Гэсэн ч нэг нэгээрээ зомби нарт бариулж байлаа. Онгоцны үйлчлэгч ахмадын хаалгыг пижгэн төлнөдөв. Ахмада хаалга онгойлгоч зорчигч нар бүгд тагалт тусчиж би ирүүл хэмээн гойж говшив. Ахмад хоёрдугаар нисгэгч рүү харахад өнөөх нь нүдэн анин тадгалзаж буган илэрхийлв. Онгоцон дотор бөөм пижгнэн орилолдон болж явсаар сөүл рүү 3 цагийн дараа гэхэд нисэж очсон байлаа. Энэ үед бүх зорчигчид зомби болон хувирч онгоцны нисгэгч нараас бусд нь бүгд тагалд туссан байв. Ахмад Улаанбаатараас ирсэн онгоцны ахмад байна. Нисэх талбайд буух зөвшөөрөл өгнө үү? Сөүл Инчоны онгоцны буудлаас холбогдож байна. Газар дах зөвшөөрөл олголоо. Гэв. Ахмад тэдэнд хэлэх үү яах вэ? Хоёрдугаар нисгэгч хэрэг хэлчихвэл биднийг оруулах болов гэж асуув. Хоёр нисгэгч солонгос руу эрүүл нэвтэрч чадсангүй. Онгоцноос гарах ганцхан хаалгатай тул нисгэгч нар сэм гарах гэж яваад зомбинуудад бариулжээ. Учир нь Сөүлийн оройны мэдээгээр Улаанбаатараас ирсэн онгоц дүүрэн зомби нар нисэх буудлыг төвөөж олон хүнийг халдварлуулсан тул Инчоны нисэх буудлыг бүрэн карантинлж Солонгос улс даяар онц байдал зарлав хэмээжээ. Зохиолч Ц. Оюнбатын амьд үлдгэсэд зохиолын өмнөх цаг үеийг харуулах зохиол буюу амьд үлдгэсэд преквел. Энэхүү зохиолыг та бүдэн хувилбараар